Сайн зураг гишүүний асуудлыг бол бид нар шийдээ явж болно л доо. Хамгийн гол нь ингээд асуудал шийдэхтэйгээ зэрэгцүүлээ дараа гарах асуудлыг хаасан тийм төрийн байгуулалтын байнгын орооны тогтоолыг гаргуул яасан бэ гэдэг ийм саналыг би сайн зураг гишүүнээс одоо асуунгаа хэлмээр байгаа. Нэгдүгээрт энэ допингийн байнгын хяналт дээр маш тодорхой чиглэлийг засгийн газарт өгөх тогтоол баймаар байна. Хоёрдугаарт үнэхээр тэр хэмжиж байгаа бол уралдаж ирсний дараа дахин хэмждэг байх. Олон түмний нүдэн дээр шударга байх. Гэдэг энэ ирсний дараах хэмждэг бүрэлдэхүүн, явхад хэмждэг бүрэлдэхүүн хоёр тусдаа байх. Гэд ингэж наривчилсан тогтоол гаргаж засгийн газар буюу одоо Баяр наадам зохион байгуулдаг комисс чиглэл өгжээж бид нар энэ Баяр наадмаа шударга болгох юм билээ. Баяр наадам нь өөрөө хэл амгүй, хэрүүл зодоонгүй байх юм бол энэ улсын үндэстэн бол нэг талтай байна. За сайн зураг гишүүн нэмж хариулъя. Миний хувьд бол дэмжиж байна. Тэгээд төрийн байгуулалтын байнгын орон жавхлан дарга за манай байнгын орооны ажлын алба дэгд бол зөрчилдөхгүй байх гэж би бодож байна. Тэгээд та хэд маань бас анхаарат өгөөч. Би ч гэсэн санаачлахтай ажиллахад бэлэн байна.